удаа дахиад 1 жил дутуу байгаа юм. Гэхдээ одоо цагт төвлөрөх дасгал нь бидний биед болоод сэтгцэд хэр зэрэг тустай болохыг шууд харж болохоор байна. Ойгоор зугаалах гэтэл хэдүүлээ хол байна уу? Эсвэл танд ерөөсөө зав гарч өгөхгүй байна уу? Инглигээд бухимдах хэрэггүй. Заавал хол явуулгүйгээр стрессээс хамгаалах 5 зөвлөмжийг одоо танилцуулъя. 5 дугаар халуун ус. Халуун устай баанд хөвтгөн ажаал ядаргаа сайн тайлбарч тэр бүр ороод байх цаг гардаггүй. Тэгвэл ердөө халуун бүлээн усаар гараа угаахад хүртэл парасимпатик мэдрэлийн тогтолцоо тайвширч сэтгэл санаа дээрддэг байна. 4-р цахим орчноос хүнд ирэх. Утсан дээр ирсэн дуудлага мессежинд байнгын бэлэн байна гэдэг хүнийг үнэхээр их ядрадаг. Тиймээс хэцүүч гэсэн стресстэж бухимдсан үедээ утсаа өөрөөсөө холдуулж байгаарай. 3-дугаар тайвшруулах зууш. Витамин B эрдэс бодис урт гинжин нүүрс усаар баялаг хоолхон сэргэлснээр хүн илүү тайван амгалан болдог. Тиймээс хоолхонсондөө овёс, самар, гадил, хар шоколад аль болох түлхүү хэрэглэж байгаарай. 2-дугаар инээмсэглэх. Бид сэтгэл санаа сайхан үедээ инээмсэглэдэг. Хэрэв та 1 минутын турш инээмсэглэвэл аз жаргалын гормон ялгарч стрессийн давар болох кортизолын түвшин буурдаг байна. 1-р дуу аялах. Дуртай дуугаа аялснаар сэтгэл санаа тайвширч ирдэг. Бидний дуулах үед дууны хөгжмийн жижигхэн тайвшруулах массажтай адил үйлчлэгээ үзүүлдэг. Үүнээс гадна аз жаргалын давар болох окситоциныг ялгаруулдаг. Стрессийг өдөөдөг хамгийн нийтлэг хүчин зүйлүүдэд айдас ордог. Ямар нэгэн амьтан шалгалт шүүлэг эсвэл эмчит үзүүлэхээ сайхан эмгэг чанартай болж болдог. Тиймээс заримдаа стрессийг даван туулахад гипноз буюу ховстол арга ашигладаг.